За сайн байцгаана уу? 안녕하세요. За намайг Ачираа салууны өсчин тэгээд өөрийнхөө төлөө хичээж яваа эмэгтэй хүн гэдгээр нь хүн болгоо одоо бараг таньдаг болж байгаа хоо одоо бараг хамар ачирал болох нь холгүй болж ч тээ. Тэгээд би одоо яг 2 жилийн өмнөөс өөртөө ингээ анхаарал тавьж эхэлсэн байхгүй юу? Тэгээд яг юунаас эхэлсэн бэ гэхээр эхлээд жингээс эхэлж байгаа, арснаас эхэлж байгаа ингээд ер нь бол ингээд сайхан базаа ярьчих заяа. За ингээд C2 за Монгол даяар хэлж байгаа. За Greenfield. За хөмсгөний шивээс. За тэгээд дээрэс нь юу хэлсэн бэ гэхээр тарилганууд, ботокс, филлер. За тэгээд юу бас хэлсэн? Хайпу. За би бүр ингээд баг Монголд хийгдэж байгаа бүх сервисыг өөр төрөө хийцэн байж тээ. Тэгээд айгүйх мөнгө орсон. Айгүйх мөнгө орсон. Би бараг ингээд зээл тавиад ч хамаагүй би өөртөө зарцуулъя. Би өөртөө зорилго тавьсан байхгүй юу? Тэгээ угаасаа ингээд ус засдаг хүний хувьд ингээд нөгөө өөрөө хувийн орлоготой учраас бас харцангуй өөртөө цаг зав одоо янз бүрийн зарцуулахад айгүй боломжтой. Дээрэс нь одоо би хүүхэдгүй ганц би гэдэг утгаараа одоо залуу хүн яаж өөрийгөө хайрлуул гоё болдог вэ гэдгийг яг өөрийнхөө биеэр ингээд мэдрээ туулаа явж байгаа юм баггүй. За тэгээ миний нөгөө инстаграмыг ингээд үзэж байгаа хүмүүс миний амьдралын бас болохгүй бүтэхгүй юмдаас бас баг зэрэг ингээд сонсоод мэдээд те эмэгтэй хүн ч гэсэн ингээд бас ингээд ийм зовлон дундаас бас босож болт юм байна гэд ир эмгүү бүгдээрээ л гоё сэтгэлийн дэм авж байгаа юм шиг надад санагдсан. Над руу ингээд амар олон ингээд чат ингээд өсөн шидэ асуултууд хүмүүсийн урмын үг ирдэг. Ер нь бол ингээд бүр 99% сайн. За тэгээ яг юу ярих гээд байна гэхээр штэ би турлаа, арьсаа гоё болголоо ингээл бүр ингээл янз бүр юм хийгээл яваад нь штэ тий. Тэг намаа ингээ юу хэрэгэлсэн, яасан хийсэн ингээд бүр ингээ хүн болго асуугаад байгаа хөөх. Хамар бол угаасаа ойлгомжтой. Төгс ялах юм бол угаасаа ингээд нэгнийхээ амнаас ингээ дуулаад сонсдог гоё юмлэг гэдгийг бүгд мэддэг. Гэтэ би яах вэ зүгээр сэтгэл гаргаад ингээд эднийх ингээ гоё хамар амжилтдаг шүү гээ би хэлцээ. Тэгээ энэ бүгд ингээд бүх ингээ үйлчилгээнүүдийг би зүгээр өөрийнхөө цэвэр хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө би зарцуулж өөртөө зориулсан байхгүй юу. Тийм байгаад болохоор нөгөө нэг хүмүүсийн нөгөө баартрандаа бантаж хийлгсэн үйлчилгээгээ сайхан болсон ч муухайч болсон бэ. Тэрийг ингээд сурчлаад байгаа юм бол ерөөсөө биш шүү. Тэгэхээр миний яриаг аягүй сайн анхааралтай сайн сонсоорой. Одоо яг миний өөрийнхөө нүрэндээ хэрглэж байгаа бүтээгдэхүүнүүд багхгүй юу? Тийм. Тэгээ би энийг угаасаа яг C2 лазерыг хийлгчээд арьсаа бүр яхаа мэдэхгүй хуурашаад ангалзаа явж байхдаа ийшээ гигантны 2 таврт орж ирээд би нэг эдгэгч нартай таарад та эдтэй таарад. Тэгээ би юмаа хэлж ийсэн байдаг аахгүй юу. Тэгсэн чи одоо ингээ манай юм гоо сайхан чигч чи ингээд миний нүүрний энтэл дээр ингээ үүдэл хийснээсээ ингээ цацаж өгөөд ингээд өргөн ингээ өргөчтэй тэр өдрөөгөл тэгэл би хоо гэлэж байж. Уусаа яг ингээл те нөгөө хүн өөртөө анхаарч байгаа хоол байгаа юм чи. Тэгэл би чи сая 100 мянган юм аваа гарлаа. Сая 600 тий сая 600 мянган төгрөгөөр ингээл юм авалгарч чи манай найз намайг ингээл өчөөс экстрээр тархитуулчлаа онгороо гэл намайг тэгэл зөө за тэ яах вэ би ингээд би эмхтэн хүн штэ өөртөө мөнгө зарцуулах хэрэгтэй би ингээд бас газруудыг судалж үзсэн надад нэг бол амар хит үнэтэйдээд нэг бол ингээд хит ингээд харваас ингээд нэг юм худлаа санагдаад байна надад энэ хүмүүс ингээд үнэ яриад байгаа юм шиг санагдлаа чи бас намайг ойлголтоо гэд би найстаагаас зөрчилждэн штэ тий. За тэгээ танаахыг хэрэглэж үзсэн байт юм. За хамгийн ихний гарсан үр дүн заяа. Миний гар ингээд бүр ингээд би үсчий гэдэг өдрө болго ингээд шампунтай ингээд ингэдэг. Миний ингээд гарнаас миний яг ингээд нөгөө нэг сториг үздэг хүмүүс мэддэг байхгүй юу? Миний ингээд гар ингээд хагараад цус гоожоод ингээд тавшраад бүр амар болдог. За яг хөө би ингээд бас өөрөөсөө нэрэлээд ям том шампунаар угаажиж бас болно. Тэгтээ тэрийг ингээд гайгүй болгох чи ихэр тос нөлөөлөхгүйсэн байхгүй юу? Зүүр үний энгийн нөлөөлөөр зардаг гарын тоснууд байна шүү дээ. Нэг өдөр ингээд төрхөн утад маргааш дээрддэг байхгүй юу. Тэгэхэд энийгээд би яг энэ ягаан тосыг би төрхэд одоо би нөгөө хэрэглэж байгаа юмхаа нэрийг ч зөв дуудаж чадахгүй тийм л байлтаагаа заяа. Сэлва хөнөө. Тийм үү. За тэгээд тэгээ ингээд энийг ингээд би яг гарандаа хэрэглэж эхэлсэн өдрөөс хойш манай найзын гар миний гар хоёр амар гой зөөлхөн болсон. Бүр ингээ энийг ингээ түрхэн штэ тий. Нүүрэндээ бүх юм газараа түрхэж штэ. Тэгэхэд ингээд нүүр маань ингээд нэг юм гой хүүхд даагаад ирдэг. Тэр анхны бүр хамгийн гоё мэдрэмж байсан. Ингээд нүүр хүүтэй оргиод нэг юм гоё тайвшраад нэг юм нүүрэн дээр ингээд нэг юм усгүй гэдэг юм шиг мэдрэмж төрж ирсэн байхгүй юу. Тэгэл ингээд 90 тойрны хүмүүс харьцаж амар гойлоод байгаа. Харьцажсан гойлолтон гэлцээд байгаа. Яа гэлцээд байгаа гэж асууад байдаг болсон за. Тэгээ өөрөө өргөд төртлийн чинь ингээд нэг юм барзаргүй болчих тийм л шүү дээ. Барзар биш гадаргүй л ер нь гэлцдэг юм лээ. Тэрийг амар сайн ойлгосон. Тэгэл ингээд би чи 10 хэд үл хасж байгаа. Тэгэл за энэ ч одоо юу илээ би ч одоо нэг их чимд явж салаагүй нуруу өвдөдснийг тасал хийгээл аяагийн бүсийг зүгээл
аягийн бүс айгүй сайн бас заяа ингээд нурууны өвчин энэ төр ингээд арилчихсан. Ингээд ер нь бол зогсоо суугаа ажил хийдэг хүнд чинь нурууны өвчин гэдэг чинь бол бүр үнэхээр хэцүү байхгүй юу? Би бүр өөлдөг байсан шүү дээ. Ингээд яг ингээд хөдөлж чадахгүй ингээд нэг юм нуруу хөл хоёр ингээд гацчихдаг байхгүй юу? Ингээд яг ингээд дүүж ингээд босонгууд. Тэгээ ер нь бол ингээд жингихтэй байх, арсны асуудалтай байх амар уйлмаар айгүй муухай асуудал. Тийм яг ингээд одоо ингээд ярахад ингээд амар амарч гисэн ингээд амар тухайд амар хэцүү байдаг байхгүй юу? Тийм бүр ингээд уйлмар санагддаг үе бас байдаг заяа. Тэгэл ингээд яхаа мэдэхгүй ингээд явж хат ингээд бүр хийж болох бүх юм би хийсэн байна шүү дээ. Өөрийгөө хайрлал гэж бодсон байна. Тэгээ ер нь бол ингээд зөв замаа олоход бол ингээд хүн ингээд янз бүрийн ингээд замаа юмнуудыг хийж үзэх юм билээ л дээ. Тэгээ яг ингээд хамгийн надад юмуд ажгүй санагдсан юм гэх юм бол хамгийн дөрөнд хүн нөгөө унтаж амрах, зөв хоол унд идэх, ус уух. Тэгээд хамгийн одоо зөв зүйл нь юу вэ гэхээр энэ бүтээгдэхүүний найрлага амар чухал юм билээ. Бид нар ингээд нөгөө нэг аим химийн гаралтай гялс гоё болгочдөг юмд ороод яваад идэг. Яг үүндээ дараагийн үр дүн нь айгу муу байгаа байхгүй юу? Урттаа бид нар гоё сайхан байдлаа хадгалждаггүй. Бидний бие зохицч өөрсдөө урттаа өөрсдийгөө гоё болгодог. Одоо тийм өөрийгөө нөхөн сэргээдэг тийм айгу ухаантай зүйл байгаад байгаа байхгүй юу? Үйлдвэр шиг шахуу юм байгаад шүү дээ. Дууслаа дахиад шинээр үйлдвэрлэлээ. Бидний ингээд бие ингээд муухай боллоо. Шарх ингээд инглээ дараа нь идэгнэ. Тэг ингээд Монголын нөхцөл байдал бид бүгдээрээ хуурай арьстай. Бүгдээрээ амар муухай хуурай арьстай. Бид нар бас хуурай арьстай байхаас аргагүй тийм нөхцөл байдалтай, тийм амар ийм муухай орчинд амьдарч байгаа маань бид нар үнэн бохгүй юу? Тэгэнгүүт ингээд нэг захын ингээд нэг гоо сайханч дээр оронгот таны арьс хуурай байна. Танд чийшүүлэх бүтээгдэхүүн гэл нэг мэдгүй юу мэддэггүй бага юм өгөөл явуулчихдаг. Тэгэл яг үүндээ бид нар ингээд хэлний мэдлэг байхгүй. Юу яахгүй мэддэггүй байхгүй юу? Тэгэхээр ингээд манай Монголын энэ нөгөө нэг лабораториор орсон гэсэн тий. Тийм хин бүгд бид нар ингээд ороод ингээд энийг үзэх боломжтой. Бид нар ингээд тэр одоо лабораториор орсон үнэхээр судалмаар байвал судал бүр ингээд дээд зэрэгээр судал гэж би бүр ингээд бардам хэлмээр байгаа байхгүй юу. Тэгээ яг хоо энэ бүтээгдэхүүний гол арьс найрлага болохоор 3 сартай хүүхдийн үүдлэс ургийн уснаас гаргаж авсан. Тэрийг одоо ингээд хүүхдийн жирэмсэн хүүхнийг эзнээс ингээд баян ингээд усын аваад байгаа юм биш. Ингээд лабораторид ингээд дээж мэжээс нь аваад тэрийг лабораторид ингээд ургуулад ингээд айгүй ухаалгаар гаргаж аваад мэдээж нэг чинь тодорхой хувь орж байгаа шүү дээ. Одоо жишээ нь энэнд одоо 1% орлоо гэхэд энэ ампуланд болохоор ампул юу гэдүүлээ? Ампуланд 10% ордог ч юм уу. Иймэрхүү ийм нэг одоо ийм өндөр тунтай бага тунтай гэсэн найрлага байгаа байхгүй юу? Гэтэ яг нь ер нь бол энэ бол мэдээж биднэрт ингээд маш их хэмжээний амар яаралтай тусламж байгаа хэрэгтэй үед бид нэр хамбал амар хэрэгтэй юм шиг санагдсан. Гэхдээ яг бид нэр ингээд өдөр тутамдаа эднэрийг хэрэглээ явуулах юм бол удаандаа гоё болоод байгааг би анзаарсан байхгүй. Хамгийн гол нь шууд ингээд амар лаг үр дүнгээ авч өгөхгүй ч гэсэн удаандаа хэрэглэхээр гоё болоод байгааг би анзаарсан байт юм аа танаа бүтээгдэхүүнээс. Тэгээ ингээд ямар тач би угаасаа танаа бүтээгдэхүүнийг аваад явсан одоо ч дуусаг байгаа. Амар удаан хэрэглэгддэг юм шиг санагдсан бас. Тийм. Одоо ингээд жишээ нь энэ нүүр угаагч энэ нөгөө нэг юу энэ клинсер дип энэ амар хөөрхөн ингээд өрхөнгүүт ингээ өөр ингээ хөөсөрч мөсөр ингээ баблалаад энэ амар тухтай тэгээ угаасны дараа ингээ нүүх агчсан юм шиг те аюу гоё болдог. Тэгээ энэ минийг ингээ бүгдний мэл би хэрэглэсэн. Гэтэ би бас энэ дунд нэг юм хэрэглэх санасан. Сүүн цэвэрлэгч бас нөгөө будгаа задлахтаа би хэрэглэж байгаа. Танах тэр сүүн цэвэрлэгч юу байдгүй. Мад үгүй лошон эсэё клинзинг лошон. Клинзинг лошон. Тийм. Яг хөө энэ дээр нэг тэгээд хэрэгжилжүүл надад ийм зүгээр юм шиг санагдсан байд юм аа. За тэгээд ер нь бол ингээ хэрэгжилж үзсэн яг л үнэн ингээ бодит зөвлөгөө хэллээ. Тэгээд надад бол ингээ хэрэглэхэд ингээд үнэхээр бүр органик үнэр байдаггүй. Энэ одоо энэ цацдаг энэ бүтээгдэхүүнүүдэд үнэр байдаггүй айгуу сонио. Тэгээд ингээд арсанд ингээд клорчдаг заяа. Түрхэд одоо энэ минийгээ би чи ингээд түрхэд ингээд унтсан штэ ингээд аппарата хийгээд энийг ингээд аппарата хийгээд унтахаар ингээд нэг талын арьс ингээд нүүр ингээд өрөвччихдэг. Тэгээ нэг хүзүүнийхээ хүрчлээндээ энийг хэрэглэнэ. Тэгээл нэх энэ артлынхаа хувийн руугаа бас ингээд хэрэглэнэ. Тэгэхээр ингээд нэх ингээд хүзүүнүүд чилээ ингээд гараал айгуу сайн дарж хэрэглэх хэрэгтэй юм шиг санагдсан. Массажлаад те. Тэгээл ингээд хэрэглээл гэртээ ямар сандаа маань зөө чи наатаха болж штэ гэдэг нэг талдаа 5 минут хийчих бүр гойдог байсан надад заяа. Би тэгэхэд наваа яадаг гэсэн би бүр нэг талдаа 30 минут нөгөө талдаа дахиад 30 минут тийм хоббитой хийсэн бохгүй юу. Тэгээд би ер нь бол бас ингээд сайн үр дүн гарсан байх гэж боддог. Би яг хайбуунд орсон, геймбилд орсон л доо. Гэхдээ тэд нар бол ингээд
хурдан хугацаанд гоё болгодог үйлчилгээнүүд байсан. Гэхдээ намайг тусалж дэмжиж үргэлж хажууд маань байсан бүтээгдэхүүнүүд бол танаа сэл юу яасан. Энэ бол айгу рекламны орж ирсэн үү? Тэ? Айгу рекламны орж ирсэн. За тэгээд мэрэгжлийн үнийн би одоо зөндөө ярьчлаа. Тэгээд мэрэгжлийн үнийхаа зүгээс те одоо манай бүтээгдэхүүн ийм лаглаг өөрчлөлттэй гэдэг одоо сайхан тайлбарлаарай одоо. За. 이렇게 왜 이렇게 좋은지 성분에서 또 제품 설명 좀 해주세요. 네, 제가 제품 설명을 한번 해드리면 한국에서는요 줄기세포에 대한 연구를 이미 10년 전부터 나라에서 하고 있었거든요. 자, солонгост бол 10 жилийн өмнөөс үүдэл эсээг бол албан ёсоор судлаад ирсэн. 이 줄기세포가 온몸에 있는데 어디 상처가 났을 때 빨간 살이 나오죠. 근데 지금 살로 되돌아오게 해주는 게 몸 안에서 줄기세포가 하는 역할이에요. За бид нэр ингээд санаандгүй гарандаа ингээд шар сороо үүсгэдэг. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр маань идэгжээд яад идэгдвэ ихээр биенээс үүдэлээс гараад тэр арсыг ингээд эрүүл алгадаг байна. 그러니까 이제 재생 능력이 뛰어난 건데 온몸에 있는 줄기세포는요 나이가 25살이 넘어가면서 하나 둘씩 없어지기 시작해요. За гэтэл хүн 25 наснаас хойш энэ үүдэлээсийн хэмжээ багасж ирдэг байна. 그런데 이제 저희가 아기들은요 넘어지거나 상처가 나면 그 다음날 금방 아무는데 나이가 있는 사람들은요 한 번 깨지거나 한 번 상처가 나면 엄청 오래 가요. За нийлх нотой хүүхдүүд ингээ ямар нэг байдлаар бэртэж гэмтээд шарах сойр үүсгэхэд маш хурдан ингээ зүгээр болчдаг. А гэтэл ингээд настай 80 70 настай хүмүүс жоохон ингээд бэртсэн ч юм уу шарах сойр нь маш удаан идэгдэг. 그게 몸 안에 있는 줄기세포가 빠지기 때문이죠. 그래서 한국은요 한 10년 전부터 이런 줄기세포에 대한 연구를 계속 하고 있었어요. Яг удаан идгээд байгаа ихээр тэр хүний үүдэлсийн гаралт нь маш багассан учраас эдгэрэлт нь удаан гэсэн үг. 근데 그 중에서 줄기세포 중에서 저희는 가장 좋고 가장 비싼 양수 줄기세포를 이 화장품으로 만들었거든요. За манайх үүдэлс дотроос хамгийн үнэтэй үүдэлсийн дотор олон төрөл байдаг байна. Тэр дотроос хамгийн үнэтэй ургийн уснаас гаргасан үүдэлсийг бүтээгдэхүүнд ашиглаж байгаа. 한국은 이제 임신한 지 3개월 차가 되면은 양수를 통해서 이 아이가 장애가 있는지 없는지를 검사를 해요. За одоо Солонгостод эмэгтэй хүн жирэмсэн болоод 3 сартаас эхлээд ургийн уснаас ураг эрүүл байна уу үгүй байна уу гэдэг шинжилгээ хийдэг. 근데 이제 하나는 검사를 하고 나머지 하나는 기증이 되는데 이 줄기세포 자체를 쓰는 게 아니라 하나의 줄기세포를 뽑아서 많이 복제한 다음에 그 중에서 복제했을 때 나온 영양분을 가지고 화장품으로 만든 거예요. За шинжилгээ хийхдээ жижигхэн жоохон 2 ийм савнд авдаг. Нэг нь болохоор шинжилгээ хийгээд ураг эрүүл байна уу үгүй байна уу үздэг. Нөгөөх нь болохоор одоо эрдэм шинжилгээний одоо донор маягаар ихчүүд өгдөг тий. Тэр донороос авсан Би нэрээ цусаа донорлдог. Одоо удахгүй сэвэнгөө өгч эхлэж байгаа. Яг тэрнтэй адилхан багхгүй. Цусаа донорлдог шиг солонгост ихчүүд ургийн усаас донорлдог байна. Энэ донороор өгсөн ургийн уснаас жоохон хэсэг үүдэлсийг аваад лабораторид энийг маш их өсгөрлөөд тэгэхэд тэрнээс гардаг одоо шингэн одоо ялгац байдаг штэ. Тэрүүгээр энэ гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг. Гэхдээ энэ ялгац нь яг цэвэр үүдэлсийн юутай ижилхэн үр дүн өгдөг. 그래서 저희가 여기 임신했을 때 요만했던 아기가 뭐 눈, 코, 입도 생기고 피부도 생기고 다 생기잖아요. За одоо хүүхэд өөрхөө гидсэн дотор жижигхэн одоо жоохон эснээс бүрдэж байгаа тий. Ургийн усан дотор бүхэл бүтэн хүн болж бүрддэг. Гэтэл тэнд одоо хүний нүүд, чих, хамар бүхэл эд эрэхтэй үүсэж хөгжиж байгаа. 그렇기 때문에 양수 배양액, 양수 안에는요 정말 많은 영양분이 들어 있어요. Тэгж бодохоор ургийн усан нь одоо бүхэл бүтэн хүнийг бий болгох чадвартай үүдэл эсүүд байдаг байна. 근데 그걸로 만든 앰플인데 그냥 피부에 바르는 게 아니라 이 디바이스에 넣어서 이렇게 뿌리거든요. За тийм үүдэл эсээр хийсэн бүтээгдэхүүн байгаа. Энийг шууд арсан дээр түрхэхгүй энэ аппаратын тусламжтайгаар цэцдэг. 그냥 손으로 바르면은 손에 거의 다 90% 흡수가 되는데 이 디바이스로 피부 속까지 들어가니까 흡수력이 훨씬 좋은 거죠. Хэрвээ гарндаа түрхээд ингээ нүүрэндээ түрхэх юм бол бидний гарын алга нь 90% шингээд алга болдог. Тийм болохоор аппаратны тусламжтай цацвал Би яг бас тэгэж бодсон. Тий. Яг гэхдээ миний хувьд бол нөгөө гар ингээд амар хурын идэв штэ тий. Тэнгүүд ингээд хамаагүй нөгөө гарандаа нэлсэн ч хамаагүй гэл ингээд би бол харамлахгүй нагаад штэ гар мар нүүр бүрслөөгөө тий. Тэгэхээр хүмүүс бол бас над шиг дандаа ингээд усанд гараад үрдэг хөвчлэн ингээд нэг юм гоё гартаад хүмүүс явж идэг штэ. Тийм болохоор тэр хүмүүст бол бүтээгдэхүүнээ гамнах шаардлага бас байна тий. Надад бол би бас хамаагүй штэ бүгднгээс ингээд ингэж жаал наа бүр хүн хардаг бол тий. Би чи ингээд хүзүүн мүзүүндээ серум юм штэ амар ингээд төрхдөг байхгүй юу? Тараалахаар
Нөгөө нэг хүний ингээ хүзүүний артал ингээ харлаад айгу муухай болчдөг. Уусаа таргалж үзэх хүмүүс мэдэхгүй л хальтаа. Хүзүүний ар ингээ сайрцсан юм шиг харалцдаг. Тэгэнгүүтээ ингээд хүзүү амар үрчлээдсэн миний бүр хүзүү ёо амар үрчлээдээд ингээд давхар ирүү маань амар гарч ир ингээд одоо ингээ ирүү ингээ гарч ирэхгүй болтлоо ингээ болцсон байсан байхгүй одоо ингээд одоо байгаас юм 2 дахин том 12 дэл хаяа хийсэн байна шүү дээ тий ингээд ер нь бол одоо ингээд дараачихаа энэ нөгөө яриан дандаас яаж турах мурхтлаараас би яриад ингээ гоё яриад явъя гэж бодчихоо заяа тий ер нь бол тий хүмүүс амар хэцүү юм бодоод идэг байхгүй юу ер нь бол зөвхөн сайхан унтаа эдээ явж хахад хүн өөрөө ингээд хэрэггүй бацаа ингээ хайчдаг шүү бид нар хэрэггүй юм хэрэглэхээ болоо зогсооч юм бол одоо ер нь бол бидний нөгөө нэг энэ хэрэгжилж байгаа барааны илүүдэл хүнсний илүүдэл ингээд амар ихтэй байгаагаас болоод бид нар бас эсэргээр хохироод байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ энэ бүтээгдэхүүн чинь ерөөсөө бид нарыг хохироохгүй тийм ээ. Тийм. Ичипүнд амуу. Та нөгөө нэг түрүү өдөр ярьсан нөгөө хорт авдрынхаа талаар жоохон ярьж. 이거 사람들이 요즘 왜 암에 걸리는지 이해됐어 좀. 저희가 전 제품이 이제 에코인데 한국은 사실은 이제 겉을 꾸미는 것보다 속을 건강하게 하는데 조금 더 포커스가 맞춰져 있어요. 모든 제품들이. За одоо солонгост яаж байгаа ихээр гаднахаа бие гангалахаас илүү доторхоо эрүүл мэндийг талаас маш их анхаарч ирж байгаа. 그리고 이제 한국에서도 이제 물론 이제 70대, 80대, 100세까지 사시는 분들도 있지만 제나 30대에 지금 암에 걸리시는 분들도 굉장히 많거든요. Одоо солонгост 70, 80, 100 гэдэг өндөр настай хүмүүс их байгаа боловч харьцангуй одоо залуу хүмүүс хавдар их тусаж байгаа. 근데 그런 분들이 대부분 샴푸에는 나쁜 성분, 화장품에 있는 나쁜 성분, 그리고 우리가 먹을 때 먹는 나쁜 환경 호르몬 같은 것 때문에 암에 많이 걸린대요. Яагаад ингэ залуу хүмүүс хавдар тусаад байна гэхээр бидний өдөр тутамдаа хэрэгжилж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн толгой бие угаадаг савн шампунь тэгээ хоол унданд орж байгаа янз бүрийн хими орснерлаас болж хавдар тусдаг гэж эрдэмтэд тодорхойлж байгаа. 그래서 한국은 클린 뷰티라고 해서 이제 깨끗한 화장품을 선호하는 추세예요. За одоо ерөөсө цэвэр одоо эрүүл гоо сайхан хэрэглэе гэсэн урайндаар ямар ч химийн бүтцгүй эрүүл мэндийн гоо сайхан бүтээгдэхүүнийг одоо хэрэглэх тийм үе давалгаа эхэлж байгаа. 자, 제가 하나 설명드리면은 제가 항상 몽골 분들을 만날 때마다 딱 진짜 저희 제품 중에 딱 하나만 사라고 하면은 제가 샴푸를 권장해 드리거든요. За би Монгол хүмүүст одоо бүтээгдэхүүнүүдэд нийтийн санал болгох боловч энэ дотроос яг нэгийг сонгоо гэвэл би хамгийн түрүү шампунаа санал болгоо. Харин тийм. Яа би хүмүүсийг бүр өсөө угаас гэж амар хүсдэг. Тэгээ нөгөө болохгүй шампунаар уугаад идэг. Бидний нөгөө дэлгүүрийн лангуун дээр байгаад идэг нөгөө нэг амар лаглаг савлгаатай өнгө үнэртэй устай үсийг кератинаар эмчилэн ч гэнүү яан ч гэнүү кератин гэдэг идэг. Кератин яг юм дээр яг тийм гоё найрлага биш байхгүй юу? Хүмүүс ингээд мэддэггүй за тэгээ би чи өөрөө нөгөө үсчээд идэв штэ. Тэгээ хүмүүс чи ингээд надаас ингээд нөгөө мэрэгжлийн юм болохоор чи ингээд тосломж хүсэн штэ. Хин тэгэл тослогтой үстэйгээ завраал явж байгааг хинч үсэхгүй. Тэнгүүд манай энэ монголчуудын өгч байгаа зөвлөгөө айгу балай. Та үсээ ингээд 7 хоногт 2 удаа угаа, 3 удаа угаа таны баланс алдагдана гэд тэр чинь нөгөө нэг чиглэг оронд амьдарч байгаа хүмүүст л таарах зөвлөгөө болохоос биш. Бид нар шиг ийм хуурай, ийм заваан, бохир, аарын бохирдолтой ийм орчинтой хүмүүст аль болох арьсан дээрээ ингээд нөгөө нэг унсан одоо тэр нөгөө арьсан дээр үлдээд байгаа юмнуудаа цэвэрлээд аль болох цэвэрхэн байлгаад л байх тусам бид нар илүү гоё байна гэдгийг яг ойлгодгүй юм бэл гэж би бас бодод байгаа. Тэгэхээр нөгөө нэг мэрэгжлийн хүмүүсийн зөвлөгөө яг монголчууд бас юм итгэмтгий байна л да. Өсчөнгөө нөгөө лаглаг өсчөнгүүд чинь ингээд нөгөө рил хийгээд хар чинь нэрээ тех өстой мэн гэдэг байгаа байхгүй. Тэгээд би бүр ингэдэг заяо. Ийм нөгөө уналттай, ийм арсны өвчтэй хүмүүст би нөгөө нэг хүүхдийн шампунь уугаа гэж зөвлөдөг байхгүй. Хүүхдийн нөгөө хөөсөн шампунууд. Бити нөгөө нэг ийм хүнд ийм амар хөөсрөлттэй тийм хүнд бүтцтэй шампунаар бити угаагаад ээ. Наа чин чиний арсанд ингээд духан дээр чин батг гаргаад байна миний дүү. Тэ ингээд чи нуруу чэжин дээр чин ингээд батг гаргаад байна. Наа чи ингээд амар хитрхи хүнд найрлагатай болохоор чиний ингээд батг гарах ингээд нөгөө нэг өгөгдлийн чин цаанаас ч улам ингээд дэмжиж байна. Тийм болохоор аль болох ингээд толгоо молоогоо хэрглэж байгаа шампунуудаа аль болох бити арсандаа хүрүү зөвхөн үсээ угаах хичээ гэж хэлж би зөвлөдөг байхгүй юу. Тэгэхээр одоо энийг болоод ирэхээр эн чинь ингээд нөгөө химийн найрлагагүй тэгээ яг нөгөө хүнээс гаргаж авсан үүдэлсээс гаргаж авсан тулгуурсан бүтээгдэхүүн гэдэг утгаараа энийг ингээд угаахад аюулгүй гэж би харж байгаа байхгүй юу. Тийм. Тэгээ ерөөсөө ингээд бид нар ингээд та нарт бис амар гой зөвлөгөө хэлээ заяа. Бид нар ингээд нүрээ ингээд өрчлөөтэй
байгаад байна. Бид нар ингээд тэ ингээд бүр ингээд ийм гоё муур зуран царай мариатай болохгүй байгаад байна тэ. Ийм гоё үүргсэн ийм лаг нүүртэй болохгүй байгаад байна гэл өглөөл бид нар ингээд яаж чинь одоо TikTok үзээд тэ бид нар ингээд аппарат хэрэглэж байгаа. Тэ нэг аппарат ингээд нэг юм хэрэглээлэн тэгээл ингээд бид нар ингээд арьс өргөдөглөгийн тим юмд ороод гуашинт л ороод юмд ороод ингээд яваад штэ энэ амир коптэй энэ аппаратанда бүр дурлцсан тэ. Тэгээ ингээд ороод байна гэл ингээд яваад идэг тэ. Тэнгүүд яс юм дээрээ бидний ингээд нөгөө хуухны ингээд нөгөө нэг одоо энэ арьс гэж ярина штэ. Чи арьс бидний арьс ахгүй. Тэнгүүд ингээд юм тустай юм уршуу шиг ойлгоод идэг байхгүй юу манайхан. Үгүй штэ бид нар чи ингээд бүгдээр ингээд бидний бие чи ингээд тэр чигээр ингээд арьсаар хучигдсан. Аль нэгэн арьсан сулралд унжилт явагдаад ирэхээр бид нэр ингээд масаараа угаасаа ингээд бидний бүр галбар төрт нөлөөлт юм байна гэдгийг би ойлгосон байхгүй юу. Яг турж байгаа явцад амар мэдэгддэг байхгүй юу. Биений арьсан ингээд чанга болгоод тахаар ингээд даад ингээд амар сонин галбартай ингээд турааддаг. Ерөөсөө ингээд нэг юм дэлбэрч ингээд нэг юм унжиж яадгүй. Тэгэхээр бид нар яах вэ? Турж байгаа үед бид нар арьсаас давхар чангалаад тослоод явах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тийм турж байгаа хүмүүст их амар ийм том зөвлөгөө тийм байгаа байхгүй юу. Тэгээд ингээд дээрэс нь бид нар бас яах хэрэгтэй вэ гэхээр ингээд гол хэлэх гээд байгаа юм бас би ингээд амар олон сэдвээр яриад бас марцчих юм аа. Толгойнхоо энэ хуухны ярьсыг бид нар ингээд унтахаас өмнө 10 минут бид нар самнах хэрэгтэй байхгүй. Яагаад сам дээр үе юмс яагаад амар гоё өтгөн ингээд ийм хар үстэй байгаад идэг байсан. Яагаад бууралсгүй амар гоё. Одоо бараг бууралддаггүй шүү дээ. Тэгээ бидний үс ингээд нөгөө унж мундгүй тэ ингээд нэг ийм цаанаасаа гоё бүх юм ирүүлээлаа. Дээр үеийн хүмүүс арь сайтай, шүд сайтай, ерөөсөө үс сайтай бүх юмд бүрэлдсэн үзэсгэлэн төгөлдөр туранхай гоё бүсгүүчүүд байсан байхгүй юу. Би ингээ өөрийгөө ингээ залуу хүн 20-д гарцсан. Одоо ингээд би дахиад турмаар байгаа. Би одоо байгаад баймар арчаагүй надад санагдаж байгаа. Өөртөө ингээд сэтгэл ханахгүй байгаад байна шүү дээ. Гэхдээ өмнөхөө бодвол миний ингээ сэтгцэн эрүүл мэнд илүү их гоё болсон. Би ч бас нөгөө нэг сэмүүдэд хэвтээд гарч ирсэн. Сэмүүдэд бүр ингээ архаг ядаргаанд ороод ажиллаа ихтүүлж хийгээд чихнээс бүлэх гоожоод эрүү ингээ салж яваачих гээд ингээд тэгээд ингээд хүн ингээд стрессэнд ороод ирэхээр бүдүүрээ тиймэр идмээр санагддсан байна. Тэгээ ингээд бүр ингээ арьс марс авах юмгүй болт юм байна. Би бүр ингээ өөрийнхөө биеэр ингээ бүгдийг туулсан бохгүй юу. Тэг ингээд ингээл угаасаа ингээ стресстэй хаад арьс хүртэл унжт юм бэл. Цаанаас ингээл бүх ингээл арьсны мөнгө ингээл үхээл ингээл ерөөсө бүх ингээл тэр ингээ хүний тархинд болж байгаа юм хүний биеинд яаж нөлөөлдгийг би өөрийн биеэр мэдэрсэн бохгүй юу. Хүнийг угаасаа сэтгэл зүй алт юм бэл. Бүр амар алдаг. Тэгэл ингээд би 8 хоног нөгөө нэг сэмүүтэд хөвтөл имжлүүлж явахдаа ядаргаанд орвол өдөр шөнөгүй ингээд шээгээл хаван будаг. Хүн ерөөсөө ингээд тархлаад ингээд бодоод идэг боловч саагрын хэрэглээ нөгөө нэг болтгоо дэглэмээсээ болоод бид нар ингээд нөгөө нэг юм битүү ингээд хаван биеинд үсчдэг. Тэр хаван ингээд агуусаа хөөгдөж өгдөг. Тэгэл ингээд яг эцсийн бүлэгт дээр үе юм сая гоё байсан. Ерөөсөө л нөгөө нэг байгалийн гаралтай юмнуудаа хэрэгэлдэг байсан. Бид нар одоо яг бид нар байгалийн гаралтай юм ингээ хэрэглэе гэхээр орчны бохирдол ихтэй болсон байхгүй. Тэгэхээр бас яг ингээ зүгээр дээр үе хүмүүс шиг ингээ усаар угаагаад бид нар бас яваад аж арай боломгүй. Арай болохгүй байгаа байхгүй. Тэр нэг гоо сайхны хэмжүүрчин бидний ингээ нөгөө дагаад өссөн. Шаазансаг гоё цагаан арьстай. Бид нар ингээ гоё заавал бүх хүмүүс ингээ клоуси те. Ерөөсөө ингээ бид нар ингээ сэвх мэхгүй. Бүх юм ингээ хүмүүс ингээ төгс ингээ яг ингээ модель шиг болох гээд тим юм руу бид нар ингээ чиглэлцэн штэ. Бид нар шундалсан. Тэгсэн. Бид нар бүгдээрээ шундалсан. Тэгээ ингээд за бүр ингээд шундалтаад модулууд шиг болохгүй маа гэхэд бид нар бас арчаагүй бас байгаад иж болохгүй. Усанд орох хэрэгтэй. Үсээ нөгөө та бүр хэлсэн. Монголчуудад бүр бид нар зөвлөмөр байл шампунь л хэрэгтэй. Үнэн бохгүй юу? Бид нар амар энгийнээс эхэлдэг. Бид нар ингээд амар юм үнэтэй лаг бүтээгдэхүүн бид нар санал болгох гээд байгаа хэрэг бишээ хүмүүсээ. Зүгээр энэ хүн болоод ингээд авсан цалингаар авч болох үст юм үнэтэй бүтээгдэхүүн шүү. Би бүр амар үнэтэй бүтээгдэхүүн та нарт би санал болгоогүй. Одоо жишээ нь энэ чинь ингээд 150 мг-тай тосохгүй юу? 60 хэдэлвэ? 66,000 төгрөг. Дамаа ингээ хүмүүс ингээ нэг юмаа ингээ санал болгонгот чи яхаар өгний сандгүй. Чи худлаа бараг аваагүй юм шүү. Бартаар авцсан юм шүү гэд. Өнөөдөр нэг их намаа тэгж байна. Уучлаарай би хэдэн төгрөг үрж байгаа мэдхгүй тийм хэмжээний их мөнгө өөртөө зарцуулсан байна өнөөдөр. Тийм бохгүй юу? Би ингээ яг үүндээ би ингээ имэмэмэдээ би ингээ алтан сүүжин эмэг аваад явж байх та. Яа чи хариулж чинь яа дээ би имэд цаансаар манай юм амьдралд анх удаа бүр хүүхдээсэж авч байгаагүй эмгээ ингээд натаас ингээ аваад нөлөөлсөн гоожод. Хүү миний амьд явсан шалтгаан минь би ингээ өнөөдөр эмэг зүглэж байгаа байхгүй. Монголчуудын амьдрал тийм дороо. Үнэ ч үү? Амар хэцүү. Тийм. Тэгээ ийм хүн энгийн ярих гэх юм хүмүүс амар ингээд нэг юм лаг юм яриад байдаг байхгүй. Үгүй байхгүй. Бид нар өнөөдөр усанд орох хэвээр, бид нар өнөөдөр шүдэ хуваах хэвээр. Бид нар өнөөдөр ингээд зүгээр ингээд энгийн юмнаас ингээд ямар ингээд гоё үр дүн гардаг юм. Бид нар ингээд үсээ ингээд энийг ингээд хэдэн минут угаагаад энийг ингээд 15 минут ингээд тавиад те энийг ингээд тавихад бид нар өглөө ажилдаа хоос юм ядаж цагийн өмнө ирцээр сурах байхгүй юу?
Би зүгээр амар энгийн юм хүмүүсээс хүсэж байгаа. Тэгээд энд маань ингээд танаа бүтээгдэхүүн бүр үнэхээр ингээд миний ингээд одоо ингээд миний сэтгэл зүйд миний ингээд амьдралын хэмнэлт тэгээ ингээд хүмүүс санал болгоход амар ингээд ийм үеиг сэтгэлд ингээд гоё үнэн байгаа даа байхгүй юу. Тэгэхгүй ингээд би ингээд амар лаг Монголын мөнгөтэй эгч нарын очдог. Лаг юм би санал болгох гэхээр уучлаарай би Монголын мөнгөтэй эгч нар арай болоог байна. Тийм. Одоо хүн арай нэг жон залхуу байгаа тийм. Тэглээш би Монголын мөнгөтэй эгч нарын очдог тэр амар аргаа ядад очдог газар би очих шаардлагагүй. Би одооноос арга хэмжээ авч байгаа. Тийм. Би оройтоггүй байхгүй. Тэгэхээр би магадгүй оройтсан байж ч болно. Гэхдээ одоо 10 хэд хүүхдүүд бол одоо оройтог байхгүй. Та нар битгий нүрэндээ юм хэрэглээ гэж би зөвлөнө. Та нар битгий үсээ зөв бодаа. Та нар зүгээр ингээм амар энгийн юм аваа. Зүгээр эндээс нэг ганц шампу аваад тэгээд нэг түрүүн бидэд өдөр ярьсан байхгүй юу? Хингч битээ ярьсан. Нөгөө нэг юм танаа нэг хатуу саван байт юм л шүү дээ. Аваад ирчихв. Нэг хатуу саван байдаг. Та юу? Тэгвэл та сууж байгаа юм. Тэгээд нөгөө нэг хатуу саван байдаг шүү дээ. Тэгээд нөгөө хатуу саван энэ хоёр тосыг л хэрэглэж гээд. Анаа бүр амар гоо сэтгэлээсээ зүгэлсэн байхгүй юу? Нажаарыг ятангоо. Тий. Тэгээд амар ингээд нөгөө нэг энэ ингээм хатуу саван 35 нүүрнүүдтэй лөө. Тий. Хатуу саван 35 нүүрнүүд энэ тосны 66 л хийх юм дээ шүү дээ. Энэ өсвөр насны хүүхдүүдэд өөр юу хэрэгтэй? Юу ч хэрэггүй шүү дээ. Ямар ч тач цэвэрхэн болчих хэрэгтэй. Тэгээ нүрэндээ тос төрөх хэрэгтэй юу хэрэгтэй. За, Монголд байгаа юм чинь нарны тосоо мэдээж төрхөлгүй явах вэ. За. Тий. Тэгээд нэг яах вэ? Заавал эндээс авах хэрэггүй. Нэг гоё органик тоник моник бас нэмэлтээр өгч болно. Заавал нэг брэндээ дагнаа гэдэг юм биш ээ. Гэхдээ энэ нарны тосол бүр үнэхээр гоё юм л шүү. Энэ ингээд нэг юм бас л яг нөө түрүүний хэлсэн шиг ингээд нүүрлүү ингээд нэг юм хүүхдэд тагаа авчдаг. Нэг гоё хүүхдэд тагаа авчдаг. Тэгээ нэг юм харьс нэг гоё ямар ч юм шиг гэдэг. Энэ цагаарч магаардгүй, харьс руугаа бүр амар гоё шингэцдэг. Заримдаа бүр би ч ингээд баян хүзүүндээ төрөхдөг байхгүй юу? Тэгэхэд ингээд юм гоё. Яа би бүр одоо бүр хүзүүгээ хайрлах, бие хайрлах бүх юм амар ухамсарлаж ойлгож байгаа за. Би ийм тэнэгтэй биш наа. Би ингээд ийм тэнэгтэй биш. Хүмүүс ийм асуудалтай л байдаг юм байлээ шүү дээ. Хүмүүс ингээд наана ингээд том ярил мэднэ гэлээд мэдвэл юм байлээ шүү дээ. Тэгээ ер нь бол гол санаа нь бид нөгөө арьсандаа яг ийм тохирсон, насандаа тохирсон гэх юм уу? Насандаа тохирсон, асуудалтай тохирсон бүтээгдэхүүнээ бид нэр ингээд хэрэгжилж яг чадах юм бол бидний арьс яг ингээд зүгээр байх юм байна. Тэгээ ер нь бол гол үндэс нь хүний эрүүл одоо өдөр болгон эрүүл байх дадал хэвшил сэтгэл санаа тэрнтэй амар холбоотой юм аа л гэдгийг би хэлэх гээд байгаа байхгүй юу. Бид нэг юм сайхан бүтээгдэхүүн хэрэглээд шүн уцаа ухаад стресстэй уйлаад бухимдаад ингээд байгаад их юм бол бидний ингээд цаанаасаа батг угаасаа гармаар санагдаад гарна. Тэр чинь ингээд бүр ингээд дотороо дийлхэ болоод гадагшлуулж штэ. Гаднаа хүртэл муухай харагдаж эхэлж ин гэсэн үг штэ тий. Доторх муухай сэтгэл зүгээ ингээд бүр гадагшлуулаад гаднаа хүртэл муухай болгож штэ. Тэр чи өөрөө өөрийгөө засаач хайрлаач гэд ингээд илрэл болж байгаа юм болов гэж би яг харсан штэ. За тэгээд ер нь бол ингээд хүүхдүүдэд эдгээр ингээд зүгээр юм аа. Нэг зүгээр энгийн савн тос тэгээд нэг нарны тос. За тэгээд ингээд үрчлээ үүсэж эхэлж байгаа хүмүүстэй бол мэдээж аппарата санал болгоно. Энэ аппарат маань нэг талдаа эндүүтэй. Тэгээ эндээс ингээд нөгөө үүдэл хэсээ шингээх юм тусгай гэрэлтэй хоёр төрлийн цэнхэр болон улаан гэрэлтэй тийм ээ. Тэгээ энийг ингээ гоё шингээж өгдөг. Өөрөөсөө ингээ нэг юутай жичиргээ үүсгдэг. Тэгээ халдаг. Тийм. Халалт үүсдэг. Ийм секундэд 200 удаа татамжтай ингэж чичирдэг. 200 удаа ингэж чичирдэг. 1 секундэд 200 удаа татамжтай чичирдэг юм байна тий. Тэр яг тэр чичирж байгаа үйлдэл нь ямар учиртай? Одоо арьсанд одоо бидний цацсан ампулыг арьсны гүн шингээж өгч байгаа. Тэгээд булчин одоо арьс массажлж өгч байгаа. Тэгээд би яг түрүү нөгөө нэг танаа энэ гоо сайхан чаас ингээд сонсоход одоо энэ үлэлтэй шүү дээ. Энэ үлэлт бас давхар ингээд массаж болдог гэж ойлгосон. Тий яг үнэ. Тэ одоо энд ингээд хүрэх нэг юм би нөгөө дүүдээ ингээд нөгөө нэг халиж чи ингээд их чин гоё мэрлээд тахчих чи ингээд чи нэг хэрэгэлтэй энэ төр гэлгээд аваар ингээд юу яж байгаа байхгүй юу. Ятгаж шүү дээ нэг юм бараа зарах гэж байгаа юм шиг. Тэгээ нүүрлэн ингээд яа гिजиг хүрээд ингээд энийгээд ингээд цухтаад хэлэхгүй байгаадсан. Надад болохоор ингээд юм таатаагаад байгаа байхгүй юу. Тэр хүн хүний ингээд мэдрэмж ингээ гоё өөр байгаад тах шүү байгаа. Тэгээ парам навангад гибэн ууж утраа его хойка. Тэгээ амар трендлүүд байгаа бас нэг аппаратууд байгаад ч тийм. Тэрээс жоохон ганц давуу талтай юм. Энэ талдаа ингээд үүдэлсээ хийгээд ингээд засаж өгдөг надад амар гоё таалагдсан. Энэ үлээжээс салхины хүртэл хүний арьс нь массаж болдог. Заавалч гойсон массаж зөөлхөн юм салхины аясаар лимфийн урсгалыг маш сайн ингээ массаж. Лимфийн урсгалын талаар жоохон яриад өгч төгөө. лимф인데서 좀 자세히 알려주세요. 네. 제가 림프 설명을 잠깐 드리면 이 몸 안에서 나쁜 것들이 쌓이는 구간이 있어요. 뭐 여자들은 여기 그리고 여기
그리고 배꼽, 사타구니 뭐 이렇게 접히는 구간은 다 림프라고 생각하시면 되거든요. За хүний биенээс одоо гадагшилдаг бохрын шуум гэж байдаг. Тэр нь юу гэхээр чихнээс доошоо одоо энэ юу хүзүүн дээр гэсэн үг тийм ээ. Чихнээс доошоо игэм. Тэгээд энэ сувг, цайв, гидсний орчинд ингээд лимф аль одоо хүний нугалардаг хэсгүүд маань лимфийн урсгал байж идэг. 얼굴이나 여기 겨드랑이 쪽에 특히 여자분들은 나쁜 것들이 많이 쌓여서 붓는 사람들 되게 많잖아요. 몸이 잘 붓는 사람. Ялангуяа эмэгтэйчүүд насны явахаар ингээд чээж өргөн болоод ингээд санаа хүзүү өргөн болоод ирдэг учраас лимф урсгал бөглөрөөд тэгээд ингээд бүдэрдэг байна. 네, 그럴 때 림프 순환을 잘 해주셔야 되는데 세게 문지르고 특히 꽈샤 있죠. 꽈샤로 세게 문지른다고 림프 순환이 되는 게 아니거든요. 깃털로 마사지 하듯이 이렇게 바람으로만 마사지 하셔도 충분히 림프 마사지가 되세요. Тэгэхээр заавалч гоо сайханд очиод гоош массаж хийх нь бол нэг сайн биш гэж үзэж байгаа. Тэгэхээр арсны гүнд гэмтэл учруулж яадаг байхаа. Тэгэхээр одоо манай энэ аппаратаар ампул цацангаа салхи байгаа штэ. Салхи нь одоо өдөр массаж хийсэнтэй адилхан хүний лимф урсгалыг маш сайн массаж өгдөг. Яг гэхдээ ингээд байгүйс юм судалсан л да. Тэнгүүт ер нь явж одоо нөгөө гар массаж, гуаша массаж гэдэр ингээд ер нь явандаа хүний ингээд арцыг ингэж өргөж өгдөг. Ер нь дандаа нэг бол ийм одоо ер нь л ингээд өдөр тутмын давтамжтай хүний булчин сулалж ингэж одоо амрааж ингээд тарааж тэгээ одоо энд нэг өвчин хөрөнгөлөгдсөн байлаа гэхэд тараах хоёрын шар ус тараана гэдэг шиг ийм тараасан алжаалын тайлсан дандаа тиймэрхүү юмнуудыг л урт хугацаанд хамгийн зөв гэдэг байгаа байхгүй юу? Одоо энэ аппаратуудаас илүү би ер нь бол тийм юм айгүй их гоо сайханчтаас хамгийн их сонссон. Ер нь бол тэгэхээр ер нь бол яг энэ хүний яриад байгаа бас айгүй зөвлөн л та. Тэгээ юмнууд чинь ингээл улам л тэгтээ бүр ухаалаг болоод их юм тий. Эднийг бол би яг нэг шампунаар нь бол одоогоор би бол угааж үзээгүй байна. Тэгтээ ер нь бол зүгээр энэ нүүрэнд хэрглэж байгаа бүтээгдэхүүн ийм сайн байгаа юм чи би шампунд нь бол итгэж байгаа байхгүй юу. А тэгтээ би үсэндээ энийг юм хэрэгэлсэн. Юуг нь хэрэгэлсэн бэ гэхээр одоо энд харагдаж байгаа энэ ампул шүү дээ тий. Энэ ампулыг би энд хийгээд би нөгөө хагтаад идэг байхгүй юу. Юугаар ч угаасаа ингээ хагтаад тэгээ ингээд нэг юм. Тэгээ би тэрийг ингээд янз бүрийн хэрэглэж үзээд би нэг л дүгнэлтэнд төрсөн. Тэр нь ямар дүгнэлт байсан бэ гэхээр би хуурай шид байгаа юм байна. Миний арьс хуурай шид ингээд нэг юм одоо юу гэдэг шилб мэлмийн арьс ингээд нэг юм бокс авангаа дутуу арилгаад хувц сундраа ингээд нэг бокто нүлдээчгээр ер нь бол хувцсны одоо угаалгаанууд гэх маш сайн арилгаж явах хэрэгтэй юм билээ л дээ. Бүр маш сайн усаар зайлаад яг л цэвэр давуу болгож бүр ингээд ямар ч юм үлдээхгүй байх хэрэгтэй юм билээ. Тэгэл нөгөө түрүүний яриад байгаа нөгөө химийн гаралтай. Бид нар химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглээд байгаа учраас бидний арьс гэмтээд байна гэдэг тэр ойлголт чинь миний ингээд шилбэн дээр хүртэл ингээд тод илэрж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр ингээд юм жижиг сажигийн юм дээр ерөөсөө химийн гаралтай бүтээгдэхүүн айгу муу байгаад байна гэдгийг би өөрийнхөө ингээд арьсаар яг тэ нэг 2 жил өөрийнхөө чагнасан хүн чинь нөгөө юмыг ингээд ухаж бодож нөгөө гүн ухаан талаас нь ингээд бүр сүлдө бодож штэ яг үндэ ингээд хүүхдтэй хүмүүс чинь юу би те юу маргааш идэх хүмэлсэн юу лээ эднэрт одоо маргааш ямар бантан зураад өхөө ер нь яг үнэн хэлэхэд бол бас ингээд айгүй ачаалттай амьдарч штэ Монгол эмэгтэйчүүд те эрт хүүхдтэй болсноороо зарим нэг нь алдчихин зарим нэг нь онжин янз янз л амьдралтай хүмүүс байгаа л да гэхдээ бас зовж байгаа эмэгтэйчүүдээс байгаа. Тэг хөнгүүт ингээд надад ингээд нэг боломж байсан. Тэгээл тэр боломжоос ингээд энэ шилб ингээд хуурашаад байгаа юм байна. За гэл тэгэл ингээд энийг нэг би эхлээд нөгөө нүүрний нөгөө мист цацж үзсэн бохгүй юу. Тэгсэн чи үр дүн гарсан бохгүй юу. Бас тэр яг нэг юм ургамлын гаралтай одоо органик мист гэдээ бас хөр хүнтэй авч ирсэн нөгөө нэг юм бүр нарийн цацалттай энэ дээр төхөр нэг юм төмөр саалгатай мистүүд байдаг шүү дээ. Тэднийг цацаж эхэлсэн. Үр дүн харагдсан. Тэгээд энэ ампулыг энэ руугаа цацаад ирсэн чинь миний ингээ арьс яг нүүрний арьс шиг амар гоо тайвшраа. Тэгээ ингээд анх нөгөө нэг би танахаас худалдаа авах гэж ирэхэд танаа нөгөө гоо сайхан чигч маань надаа ингээд нүүрний энэ рүү хүзүүний одоо ингээд хүзүүний энэ одоо энэ ар хэсэг рүү ингээд цацаал тэгэл миний энэ голын энэ шугам руу ингээд цацж өгөөл тэгэл тэгснээ ингээд миний энэ хүзүүний ар руу ингэж массажлал тэгээ нэг л юм гоо тайвшраад нэг гоё л одсон бохос сулраадж байгаа юм шиг. Тэгээд би өс рүү цацаж болдсон юм чинь гэж бодоод гэртээ очиод ерөнхийд нөгөө усанд орж толгоогоо угаасныхаа дараа би энийгээ цацаж нөгөө бас рил мэлэндээ оруулсан байхгүй юу? Намайг өдөр болгон таас өмнө 2 цаг юу хийдэг вэ гэд би тийм рил хийсэн байхгүй юу?
Тэгэл шиг ингээл усаа хагаал нүүрэндээ ингээл энэ минийгээл түрхээд байгаа байхгүй яг хөө тэгэл нөгөө юу хэрэглээд байгаа бичиг цаас нь харагдахгүй юунээсээ асуу хүмүүс нь л асууж байгаа. Хуухандаа цацаад байгаа юм чи юу вэ гэл тэнгуүтээ энэ ампул байгаа маа ийм тийм гэл. Тэгээ энийг хэрэглэснээс хойш надад ийм үр дүн гарсан байд юм аа. Тэгэхээр мэдээж шампуныг хэрэглэсний дараа бүр шал өөр байх гэж би бодож байна. Гоё танилцуулга хэлээч өрсдөгөө. Иго 수배자적으로 이렇게 설명하자마는 지금 전문가 쪽에서 이거 제품대에서 회사 쪽에서 이렇게 하고 싶은 말 뭐였지? 일단은 성분 면에서는 몽골에는 전혀 없는 가장 고가의 성분을 쓰고 있고요. 그리고 일단 저희는 전 제품이 0살짜리 있죠. 그냥 태어난 지 한 달 된 아기들도 다 쓸 수 있는 제품이에요. За бүтээгдэхүүн мэдээж Монголд одоогоор байхгүй тийм өндөр үн цэнтэй Оросны арилгаар хийгдсэн байгаа бүтээгдэхүүнээ тэгээд манай бүх бүтээгдэхүүн 0 настангаас 80 настай хүртэл хэрэглэж болох аюулгүй. 그래서 저희는 전 제품이 온 가족이 다 쓸 수도 있고요. 그리고 트러블 피부, 문제 있는 피부, 건조한 피부, 뭐 홍조 있는 피부 모든 피부 상관없이 다 쓸 수 있는 제품이에요. За энэ биений чинь гос ахныг бүтээгдэхүүн байна те өсний бүтээгдэхүүн бүгдийг одоо бүх насны хүмүүс хэрэглэж болно. Эрэгтэй, эмэгтэй одоо арсны янз бүрийн одоо хуурай, тослог, одоо харшилтай тий арсны асуудалтай бүх хүн хэрэглэж болдгоор онцлогтой. 그리고 마지막으로 말씀드리면 몽골에는 워낙 예쁘신 분들도 많고 예뻐지고 싶은 분들도 많으시잖아요. 그런데 이제 근본적인 내가 속을 예뻐지게 하시려면 저희 피부 속까지 앰플을 넣어주는 저희 제품이 가장 효과가 좋을 거라고 저는 생각을 해요. За одоо угаасаа хүмүүс бүгдээрээ гоо сайхантай анхаартай, бүгдээрээ гоё болохыг хүсдэг, бүгдээрээ сайхан харахтай хүсдэг тий. Хамгийн эхлээд дотроосоо гэрэлт хэрэгтэй. Дотроосоо одоо арсны гүнрүү чигшэл өгч хүн эрүүл сарвал арстай болд юм аа. 그렇기 때문에 저는 저희 회사 제품이 몽골 분들한테 진짜 필요한 제품이고요. 그리고 쓰시면 더 효과 보는 제품이라고 생각을 합니다. Монголын ийм хуурай цаг агаартай орчинд манай бүтээгдэхүүн үнэхээр Монгол хүмүүст үнэхээр таарах бүтээгдэхүүн гэж бодож байгаа. Яг одоо Европ бүтээгдэхүүнүүд болохоор ерөнхийдөө надаа зүгээр тэр нүг нэмдээ арстай хүмүүстэй яг тохирдгийн юм шиг санагдсан. Тэгээд Европ морогч нь айгүй нэг өвөл болтгоо, хавар болтгоо, шуурдаггүй. Ингээд байнгын ингээд нэг халуун орнууд чинь нэг ургамал нь ингээд ургаал өгтгөө ингээл байж идэг айгүй чигтэй баг өмхөрөөл байж идэг тийм уур амьсгалтай газрууд байгаад байгаа байхгүй юу. Тийм бол надад Европ бүтээгдэхүүнээс илүү уучлаарай надад солонгос бүтээгдэхүүн зөвлөе гэж бодсон байхгүй юу. Тэгээ солонгос бүтээгдэхүүнүүдийг би яг ингээд өмнө нь болохоор зөвлөхдөө бити хэрэгэл Европ шампуныг хэрэглэж би хүмүүстэй зөвлөдөг байсан юм. Яагаад тэгэхээр Европ нөгөө би түрүүн хэлсэнчлэн Европ шампунуудын болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн бүтэц их зөөлөнтэй байхгүй юу. Тэгэхээр бас арьс эмзэгшүүлэх, хагтуулах, өсийг бас хит ингээд нөгөө өстой жоохон балансыг алдагдуулах тийм амар хүчтэй бүтээгдэхүүн биш байгаадс учраас би нэг хэсэг нэг жоохон Европ бүтээгдэхүүн хүмүүстээ санал болгохыг болгосон. Гэхдээ уучлаарай одоо юм хөнгөн бүтэцтэй гоё шампу болсон учраас одноос би Аз бүтээгдэхүүнүүдээ санал болгоно. Яагаад гэх юм бол энд чинь нөгөө нэг хүчээр шулуутгах илүү дутуу бодис ороогүй. За би яагаад энэ санал болгоод байгаа вэ гэхээр штэ тий энэ нөгөө нэг арьсандаа чиглэсэн байгаа даа байхгүй юу? Гол зүйл нь арьс. Бидний хуух бидний ингээ хуухны арьс ингээд гоё ингээд чанга бат бүх айгуу гоё ингээ бариу байснараа сулраад ахаараа бидний нөгөө уутансар сулрахаараа үсээ ингээ хайдаг байхгүй юу? Яагаад сулрдээ? Нэг бол бид хэд нөгөө харчлахгүй, тордохгүй буруу юм хэрэглэснээс болж бидний уутансар суларч байна. Хоёрт бид нар заван байлгаас бол суларч байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр угаахгүй маш олон хоног байлгаснараа бидний нөгөө нэг уутансар руу маш их хэмжээний бохирдлууд ингэж ороод тэнгуут нөгөө уутансар чинь амьсгалахын тулд тэрэлт өгдөг байхгүй юу? Тэгээд тэрэлт өгнө шүү дээ. Тэгэнгүүтээ үснүүд ингээ хайж эхэлдэг, унж эхэлдэг. Тэр процесс явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар заван байснараа бас дээрэс нь нөгөө нэг арчлахгүй буруу юм хэрэглээ чигээ өгөхгүй балансаа алдагдуулснараа бидний нөгөө арьс сулраад байгаа байхгүй. Ерөнхийдөө ийм ингээ хоёр шалтгаантай. Тэгэхээр бид нар ингээд ариун цэврээ сайн сахидаг байх хэрэгтэй байх нь тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Тэгээ эдний ингээд ганц таалагдсан юмнууд нь болохоор ихэнх юмнууд ингээд хуухан чиглэсэн юм ер нь байдгүй. Монгол бас нэг хуухан чиглэсэн юмнууд байдаг. Тэднэрт ихтэй айгүй хүчтэй. Яг үнэнгээ л хэлье. Тухайн үедээ яг ингээд нөгөө нэг ус уналтаа айгүй лаг цогсоочно. Тэгээд тэрийг ингээд удаан хугацаанд хэрэглэх юм бол тэр чинь хүний биед сөрөг нөлөөтэй. За, энэ болохоор нөгөө нэг хуухны маск. Энэ арьсны нөгөө нэг хууршилт тэгээд нөгөө нэг хаг магнаас чинь салгах хамгийн гоё бүтээгдэхүүн гэж би олж хараад байгаа байхгүй юу. Би ингээд нөгөө нэг үсний бүтээгдэхүүнүүдийн талаар судлахаар ягаа хуухан тавьдаг маск гэж байдгүй юм бол ягаа хуухан дөрөхдөг тоник гэж байдгүй юм бол ягаа ингээд цогц бүх юм нь байхгүй байгаа юм бол гадны нөгөө нэг гой гой үсний бичлэгүүдийг үзэн штэ тий. Тэгэхээр бүр нүүрнээсээ илүү арчлагдсан байхгүй юу. Пүү гэж бодтолцаа бүр ингээд
Тэгээд уусаа TikTok их үздэг лээ би. Тэгэл ингээд нөгөө нэг үзэнгүүт ингээд нэг юм гоё бүр нэг мэрэгжлийн гоё арчлаадсан. Тэнгүүт одоо энэ маскийг болохоор 15 минут хүрснийхаа дараа усаар зайлдаг. Мэдээж эхлээд шампунаараа угаасныхаа дараа гэж байгаа байхгүй. Би одоо уусаа эднийг одоо хэрчмтэй хэрэглэх гэж бодож байгаа. Тийм. Би зүгээр нөгөө түр хэлсэн шүү дээ. Зөвхөн энэс цацгаад л миний арьс ямар гоё ингээд чангарлаа тий. Тэгээ бас би нэг гэрээр бас нөгөө сам хэргэлдэг байхгүй юу. Хүмүүс зүгээр унтрахаа өмнө зүгээр 10 минут ингээд тултлан ингээд хуугаа алтлан ингээд сайхан самнаад хуянга тараа чапраа дараа нэг жоох ингэж хүзүг ингээл унтах бүр ямар кайфтай байдаг гэж бодож байна. Толгойн хаван бүр ингээд илт буучдаг байхгүй. Би ингээд ер нь бол ингээд дандаа хэрэглэгчийн зүгээс л яриад байна тий. Тэгэхээр манай энэ нөгөө нэг танаа энэ яриад байгаа энэ бүтээгдэхүүн чинь үүсгэн байгуулалт хэдэн жил болсон мөлөө? За 해서 언제 설립하는지 좀 자세히. 한국에서는 2021년 5월 3일에 시작한 회사고요. 몽골에서는 정식적으로 24년 1월 1일에 들어왔습니다. За албан ёсоор 2021 оны 5 сарын 3-нд Солонгост үүсэн байгуулагдсан. Монголд 24 оны 1 сарын 1-нд албан ёсоор орж ирээд ажиллаж байгаа. За тэгээ Солонгостой одоогоор одоо юрийн гэрээ хийдэд явж байгаа лээ. 등급이 한국이 어떤? 지금 이런 120개 정도의 회사가 있는데요. 그 중에서 지금 2023년 기준으로 2024년 기준으로 10위 안에 있고요. 한국 회사로는 애터미 다음으로 이제 매출이 많은 회사라고 생각하시면 되세요. За Солонгост одоо MLM системтэй ийм компани 120-д байгаа. Манайх 21 оноос одоо 3 жилийн дараа 24 оны үзүүлэлтээр тэр 120 компаниас эхний 10-т орж чадсан борлуулалтаараа тэгээд Солонгос компаниудаас ганцхан Etom энэ 10 дотор байдаг, хоёр дахь нь манайх компани орж байгаа. Гэхдээ энэ ерөнхийдөө байнга хэлбэлцчихийдэг үзүүлэлт тийм үү? Би тэгж ойлгосон шүү дээ. Тухайн жилдээ тухайн жилдээ тэрээс шингээл нөгөө нэг амар олон жилийн өмнөх нөгөө судалгааг авчрал манайх ийм байсан ш, тий байсан ш гэдэг хүний ярианд бол одоо итгэхэ болох хэрэгтэй. Тэгэхээр тэр хидэд явж байгаа нь гэдэг нь чухал ш. Одоогийн байдлаар одоо энэ Silva тий Silva айгу сайн байгаад байгаа шүү. Энэ бол одоохондоо одоо үеийн хүмүүс сайн худалдаж авч байгаа. Хүмүүс худалдан авалт хийж байна гэдэг чинь хүмүүс тэнэг биш. Сайн байгаа болохоор Солонгостой борлуулалт нь сайн байгаад байгаа гэсэн үг шүү гэж бодоод хүмүүсийг би бас энийг бас сайн ойлгосоо гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр аливаа бүтээгдэхүүн дээшээ доошоо хэлбэлцэн дахиад энэний дараа ч гэсэн хэдэн жилийн дараа танаас илүү гоё газар ингээд үүсгэн байгуулалтад явж байгааг эсвэл танаас илүү хөгжөөд дараачихан загвараар гарцсан шүү гэж яхахыг хинч үүсэхгүй байхгүй. Энд чинь ингээд цэвэр өрсөлдөө. За тэгээд баяртай. 자, 감사합니다. Баяртай. Дараа уулзъя. Удахгүй уулзъя.